За хичээл номер 3. Энэ удаагийн хичээлээрээ тригонометри функцийн графикийн шилжилт буюу нөгөө бидний гаргаад авсан энэ томьёо байгаа. За энэ томьёогоо бид энийг y тэнцүү а синус хаалтан дотор ax дээр нэмэх нь b гэсэн юм хэлбэртэй тэгштэл гаргаад авсан байгаа. За тэгээ эндээсээ энэ ax нь болохоор бидрэх дээр нь омегаг үржих нь t гэсэн энэ хэлбэр байгаа. b тоо болохоор паз байгаа. За энэ хэрхэн тригонометри функцийн график дээр хэрхэн өөрчлөгдөх юм бэ гэдгийг судлая. За ингээд энийг судлахад бид эхлээд тэр ороогүй байж. За y тэнцүү синус x функцийн графикийг ингээд бичсэн. За энэ синус функцийн график нь ox тэнхлэхдээ хаана хэрхэн огтлолцож байгаа вэ гэдгийг тодорхойлох нь чухал. За тэгэхээр энэ маань за энэ x тэнхлэг бидний координатын тэнхлэг маань энэ y тэнхлэг. За энэ d хязгаар чинь энд эерэг нэг ийш сөрөг нэг дээр байгаа гэдгийг өмнөх хоёр хичээлээр үзсэн. Энэ бол утгын мужин шүү дээ. За тэгвэл хэвтээ тэнхлэгийн дагуу 0 цэг дээр ox тэнхлэгтээ нэг огтлолцлоо. Дараагийн огтлолцол нь энэ p. За энэ o цэг, энэ a цэг гэж. Тэгвэл a цэг дээр x тэнцүү p, y тэнцүү тэг гэсэн ийм координатуудаар огтлолж байна. Дараагийн огтлож байгаа цэг нь энэ b цэг. За b цэг дээр энэ байна. B цэгийн утгууд энэ x тэнцүү 2-ны p 2p y тэнцүү тэг гэсэн энэ цэгүүдээр огтлолцож байна. За нөгөө тийш мөн адилхан энэ c цэг. C цэгийн авцсан ординатууд энэ сөрөг p тэг x нь p y нь тэг. За дараагийн огтлсон цэг энэ d цэг авчи. За d цэгийн авцсан сөрөг 2p ординат нь тэг байна. За энэ цэгүүдээр огтлолцож байгаа юм байна. Тэгэхээр бид өмнөх юугаараа энэ графикыг гаргаад за энэ яг өмнө хэрэгжилжсэн график. Тэгээд энэ графикод болохоор бидэнд нөгөө а тооны нөлөөлөл, коэффициентийн нөлөөлөл юу байдг юм бэ гэдгийг эн чинь судалсан график байгаа шүү дээ. Тэгээд бидний тохиолдолд бол одоо а бол энд нэгтэй тэнцүү байна. Энд а нь хоёртой тэнцүү байна. А коэффициент нь энд а коэффициент нь 2-ны 1-тэй тэнцүү байна. За энэ графикууд тэгээд ажиглаад үзээрэй. Өмнөх хичээлээр байгаа. За тэгвэл энэ функцийн бид нэр өнөөдөр энэ b тоо энийг багшин солиогүй байна. Энэ слайдн дээр b тооны нөлөө юу вэ гэдгийг судлах гэж байгаа. За ингэхлээр 0-оос t0-ийн завсарт энэ x тэнхлэгийн шүү. Тэгэхээр 0 t0 гэдэг чинь энд хэрвээ энэ x тэнхлэгийн дагуу бид хугацааг дүрсэлж үздэг. Хугацааг хэмжих юм бол наавч мань хаачсан бэ. Энд зураад байна. Энэний дагуу хэрвээ бид хугацааг авч үзэх юм бол нэг бүтэн тойрсон тойр хугацаа нь энд ирж байгаа. Энд о цэг чинь b цэгтэй тэнцүү байгаа. Нэг бүтэн тойрч. Тэгэхээр энэ хугацааг том t үсгээр тэмдэглээд нэг бүтэн тойрох үе гэж нэрлэдэг. Тэгвэл энэ хугацаанд энэ ax чинь пазтай тэнцүү. Энийг омегийг өөрчлөх нь t-тэй тэнцүүс физиктээр бодно. За мат дээр учраас коэффициентээр явж байгаа. Тэгэхээр нэг бүтэн хугацааны хувьд бол энэ ax тэнцвэр 2p өнцгтэй тохирж байгаа юм байна. За энд p байх байсан биш. Тэрийг бас засаагүй энэ p вэ. 1p. За
Тэгэхээр 1p үед болох дээр энэ x-ийг олох нь бол p хуваахна. 2p үед болох юм бол 2p хуваах нь a-тай тэнцүү болох юм байна. Энэ x тооч. За тэгвэл нь a дээр нэмэх нь b гэдэг бол үндсэндээ пазтай тэнцүү. Энийг физиктээр бол a дээр нэмэх нь юу бид нар p тэнцүү p0 дээр нэмэх нь омега t гэж үзнэ. За энийг ойлгохгүй сэргээ цанхаг нь төр орхицсон ч орой. За одоо энийг OX тэмлэгтэй огтлол цэцгийг олгож байгаа учраас тэгтээ тэнцүүлээд ингээд олъё. Тэгвэл X тэнцүү сөрөг B хуваах нь A бол. Тэгвэл тэгтээ тэнцүүллээ. Тэгэхээр эхний OX тэнцлэгийг огтлсон цэг маань энэ A цэг байгаа. Тэгэхээр A цэг дээр арденаар бол P үнцэг таарч байгаа. Энэ бол A цэгт. Одоо эндээс бид X-ийг олох юм бол P-гээс асах нь B хуваах нь A бол. Дараагийн OX тэнцлэгийг огтлсон цэг нь B цэг байна. B цэгт энэ чинь нэг бүтэн тойрцсон. Тэгээд эндээс X-ийг олвол 2P-гээс хасах нь B хуваах нь A болж ирнэ. За одоо эндээс бид энэ B коэффициентийн нөлөө хэр юм бэ гэдгийг олохыг зорино. За ингээд. За одоо энд орж ирж байна да. За одоо шилжүүлэх талаар. Тэгэхээр энэ цэнхэр өнгийн энэ график нь бол бидний үндсэн график, синус функцийн график байгаа. За энэ А цэгийн абсцисс ординат нь энэ. Энд 2-ны p байгаа гэсэн үг. P хуваах нь 2 90 градус. Энэ дээр хөрөл тойргоор яваад энэ дээр талд. За энэ дээр ихлээр энэ p болно. За тэгээд яг энэ цэг дээрх координатуудыг бичих юм бол x-нд нь p 180 градустай, y нь хамгийн их утга 1-ийг авлаа. За цаашлаад энэ юу ячлаа шүү. Ногоон график дээр сая гарч ирлээ. За уучлаарай хүүхдүүд. Энийг бид ярих болоогүй. Тэрийг ярих болоогүй. Тэрийг дараа нь ярина. За энэ чинь бидний угс А цэг байгаа. За энд P вэ. Энд тэгэхээр энэ P чинь өөрөө 2-ны 2P гэсэн үг шүү дээ. Энд бай. За энд болох дээр юу байна? 2-ны 3P. Одоо энд бол тойргоор бол энэ ингээ 90 градус, энэ 180 градус, энд ирчих чинь гэсэн үг. Энд 2-ны 3P. За дахиад тойрлоо энд 2P. За ингээд нэг бүтэн үеийн хувьд яриа. За сөрөг тал руугаа яваад ирэхлээр энд сөрөг 2-ны p. Энэ дээр p сөрөг p. Энэ дээр сөрөг 2-ны 3p. Энд сөрөг 2p. Бид үндсэн графикын тухай ярьж байгаа учраас одоо бүгдрээ тэгштгэл дээрээ ингээд аваад үзэн. За өмнөх тэгштгэлээс бид нөгөө гаргасан шүү дээ. Энийг бид нар x тэнцүү a-ны 2p-гээс хасах нь b гэж өмнөхдөр бичсэн байгаа. За тэгэд энийг нөгөө хуваар маань нэг бүхэл тоо байгаа учраас дээр байгаа хоёр хасагдагч ба хасагч хоёрыг тус нь ийм хуваартай болгоод биччихэж болно. За эндээс бидний энэ графиканд бидний үндсэн бодох гэдэг функц маань энэ функцийг энэ дээр бодох гэдэг. За энэ функцийг бодглохлоор энэний хувьд энэ функцтэй жишээд үзэх юм бол энд a тэнцүү 1 b тэнцүү сөрөг 2-ны p байгаа нь харагдаж байна. За ингээд
үндсэн пункт дээр энэ шилжсэн пунктын графикийг дүрслээд зурцсан байгаа. Энэ дээр дүгнэлтийг. За тэгэхээр B маань сөрөг 2-ны PT тэнцүү. Тэгэл энэ бол тэгээс багтаа байна. А1-тэй тэнцүү. Тэгвэл А-г Б-д харьцуулсан энэ ард талын энэ тоо юутай тэнцүү юм бэ гэхлээр та энийг энэ талд нь биччихье. Тэгэхээр B нь өөрөө сөрөг 2-ны P-г хуваах нь 1 гэсэн үг. Тэг энэ харьцаа маань энийгээ бодглохлоор ийм болж гарсан. За ийм болоод гарчихлаар энэ үндсэн пункт маань юу болд юм бэ гэхлээр энэ улаан сумаар заасан зүг рүү тэр 2-ны P өнцгөр нь шилждэг юм байна. Тэгэхээр энэний дагуу бид X тэнхлэг аваад байгаа бол энэний дагуу бид фаз яваад байгаа. За энд Y тэнхлэг байгаа. За тэгэхээр Y тэнцүү хаалтан дотор AX-ээс хасах нь B хэлбэрийн пункт байв. Энэ чинь бол одоо Y тэнцүү. За энэ 70-ыг бол төр орхигдсан байгаа. Синус AX-ээс хасах нь B хэлбэрийн пункт байх юм бол энэ B квах нь A коэффициент дахин энэ чинь X тэнхлэг буюу P тэнхлэгийн эерэг чиглэлийн дагуу шилждэг юм байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрлээ. Дүгнэлт нь. За дараа нь одоо B тоог эергээр авъя. Энэ B тоог эергээр авъя. За тэгэхээр энд B-ний эерэг 2-ны P-тэй тэнцүү, A1-тэй тэнцүү. Нөгөө зарчмаараа эн чинь 2-ны P-г хуваах нь 1 тэнцүү юм боллоо. Ингээд график дээр харах юм бол одоо энэ цэнхэр маань нөгөө үндсэн график маань шүү дээ. Энэ Y энэний дагуу X тэнхлэг байгаа. Тэгэхээр энэ улаан сум гарч байгаа чиглэлд B тооны хэмжээгээр шилжсэн байна. Тэгвэл энэ чинь X-ийн эерэг чиглэл, энэ X-ийн сөрөг чиглэл. За зүгээр монголчлоод ингээд харах юм бол хасаж байв энэ B тоо чинь сөрөг байвал эсрэг тэмдэг дээр X тэмдгийнхаа эерэг чиглэлийн дагуу шилждэг юм байна. Нэмэгдэж ирж байх юм бол X тэмдгийнхаа сөрөг чиглэлийн дагуу тэр дахийг шилждэг юм байна гэж ингэж харах. За дараа нь чухам энэ сум ямар хэмжээр яваад байгаа юм бэ гэхээр B тоо маань өөрөө 2-ны P буюу 90 градус шүү дээ. Тэгэхээр энэ дээр би бүгдээрээ сая энийг бичсэн шүү дээ. Энэ чинь 2-ны P NP. За энийгээ яагаад хэрхэн олж хараад байгаа вэ гэдэг зарим хүүхдүүдэд нь дэлгэрүүлж хэлье. За энэ болох дээр энэ 2-ны 3P, энэ болох дээр энэ 2P байна. 2P байна. За тэгэхээр энэ 90 градусыг яаж хараад байгаа гэхээр бид нар энийг өмнөх хичээл дээр үзсэн шүү дээ. Тэгтээ яг дахиж зуръя. За энэ X тэнхлэг энэ дээр 0 градус. За энийг цагийн зүүнний эсрэгээр өнцгийг ер нь хэмждэг Y. Тэгэхээр за одоо багш нь хар өнгөр сайн ялгахын тулд хар өнгөр өч. Тэгэхээр энийг бүгдээрээ О-цэг. За О-цэг маань энэ дээр энэ О-цэг. Энэ яваад энд энэ А-цэгт гэлээ. 90 градус явсан. Энд 90 градус өнцөг байна. Тэгэхээр энэ бол А-цэг. Энэ цэг. За дахиад эндээс 90 градус яваад дахиад энэ дэрлээ. Энэ B-цэг 180 градус. Өөрөөр хэлбэл энд эерэг багтын цөрөг дээр ирлээ шүү дээ. За тэгэхээр энэ одоо ингээд юм тал тойрог эндээс эхлээд тал тойрог явсан. Эн чинь B-цэг. Одоо дахиад эргэлээ энд C-цэг дээр ирлээ. C-цэг дээр Y-ийн нөгөө дагуу сөрөг дээр ирсэн байгаа. Энэ маань за
цээцэг энэ байна. Цээцэг. За дахиж эргээд энэ Оцэг гэрлээ. Тэгэхээр энэ маань буцаад Оцэг болж байна гэж ингэж ойлгоно. За ингээд та бүхэн дахиад илүү ихийг дэлгэрэнгүй сурахыг хүсвэл манай сувгийг дагаад хонхыг дараарай. За тэгээд онлайн хичээлд маань хамрагдаарай.